хоньны баруунхаа өвчүү сүүл өргөх боломжгүй учраас энийг домноод төлөөлүүлээд тодорхой хүмүүсээр өргүүлнэ. Өргөж явах явцад нь та бүхэн хамт өргөж байгаа учраас гэдгээр өөрийгөө бас давхар таниулаад өргөнө. За энэ хүндтэй өргөлийг өргөж өгөх хэмээн Төв аймгийн засаг дарга Төмөрч таныг их гадын өмнө урьж байна. За дараагийн хүн бол Өвөр Монголын урд засаг орны Хөлбөмбөр хот шинэ баруун хошууны бараг судлалын нийгэмлэгийн тэргүүн. За энэ барагчин наадмын үйл ажиллагаа ялангуяа авдралт баяны барагчуудын тухай олон сайхан баримтат кино бүтээлийг төрөвсөн судлаач Баатар Дэв ахыгаан урьж байна. За засаг дарга Төмөрч өдөр засаг дарга ер нь бол Цэнгэрийн сургуулийн хамт олонны зүгээс ураг удам болгоно, ганц хөл болгоно, Монгол байр байгаа олон яснууд цайны соёл, галын соёлыг таниулах тэр үйл хэрэг маань бас хичээлдээ явж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Баргажин өмнөний баяр наадам, Баргажин 2025 наадам дээр хүрсэн бас галынхаа соёлыг, цайны соёлыг таниуллаа. Тэгэхээр энэ бол Монголын гал үндэстэн гэдэг гал цагтаа ард түмэн гэдэг олон мянган жилийн төрч тасны түүхтэй уламжлалтай соёлтой тийм ард түмэн тэрнийхээ соёлыг таниулж аливаа наадам ард хэмжээ болгон одоо үгтэй энэ соёлоор цайны соёлоор ихэж галын соёлоор өндөрлөх тийм жишг татвар ажиллаж байгаа. Тэгээд манай хамт энэ дээр Баргажин наадам дээр ажилласан. Тэгээд одоо энд нэг онцгой хүн байгаа. Тэгээд манай дамжин сүрэнгээс таны хатрууд наа за баяр наадам дээр байна. Баяр наадам магсаахан ааха. Чи өөрийнхөө тавчхан одоо аль сум ягаад ийм сүмсэх шалтгаантай болсон бэлээ гэдэг. Өөрийнхөө тэмцээд Дорнтамын 300 сум баярын Батуу гэдэг. Ааха. Өөрөө одоо энэ гоцсон юмс шалтгаан манай сумын одоо ганц бахалж байгаа. Манай өнөөдөр тэр зураг даруулах гэсэн хүмүүс маш их байлаа. Очтой байлаа. Би өөрөө бас надад батраас гэсэн нэг ч гэсэн хүнээс сурчлаа. Таниуд бий тийм. Тэгээд бараг хүн маш сайхан илгэсэн хүн хүмүүстэй зураг даруулахыг хичээлээ. Тэгээ Баргажин наадмын од боллоо шүү дээ. Одоо ямар байна? Одноо болохгүй байна. Тэгээд барагдлаа. Байга дээрээ нэгтцгээе. Баргын дамжин сүрэн Хөшөөг Улаанбаатар хоттой яваад байна. За тийм ээ. За манай Тэнгэрийн сургуулийн гүйцэтгэгч Мөнх Төмөр багш маань бас Төв аймгийн Авдар баяны бараг тэгээд энэ арга хэмжээ голсон зохион байгуулсан. За та нэг ерөнхийдөө ажиллаа базаад тавчгаа нэг тайлбар. За тэгэхээр энэ барагчууд гэдэг бол үн элтний түүхтэй. Энэ нэр бол ерөөсө хэдэн мянган жилийн өмнө түүхэнд бүр их сурвалжиж байдаг, домгонд байдаг. Ийм өндөр дээд онгод тэнгэрүүдсэн буухтаа энэ ясаа баргын тухайсан айлж байдаг. За тэгэхээр энэ бол угсаа гараг өндөртэй ийм сайхан ясны омгод өөрөөд байгаа. За манай баргажин буюу одоо баргынхаа түүх, өв, соёлыг түмэн олон дээр түгээн дэлгэрүүлдэг, ирээдүйн хойч үе төгдүүлэх, хадгалуулах, сургах тийм. Тэгээд баргаараа нэгдэх, баргаараа бахархах ийм үйлийг бол баргажин гэж наадмын 3 жилийн нэг удаа зохион байгуулж энэ жилийн Төв аймагт 6 дахь удаа хийгээд амжилттай өндөрлөж байна. За энэ наадмын одоо гол онцлог үүдээр өмнө нь ер нь бол дандаа Доронтой аймагт
Дорн аймагт байгаа одоо бараг сум аргууд төлөвлөдөг хөдөлмөр 3 зал за тэгээд аймгийн төв дээр хэд хэдэн удаа хийгдээд Оросын холбооны ус улаан өд за аргууд амьдэрдэг. Одоо Хурамхаан, Баргуузанск гэдэг ийм аймагуд хийгдчихсэн. Энд бол Авдройны бараг гэж нэрлэдэг 108-9 жилийн өмнө нүүж ирсэн ийм баргуудын үр хөдөлмөр дэвшүүлсэн. За тэд маань болохоор Төв аймгийн Баян Сэргэлэн, Баян Цагаан 100 мод сум дарга илүү тахан амьдэрдэг. Одоо яг энэ уугуул нутагт энэ нутгийг одоо Богдхааны зарилгаар баргуудад оноосон ийм газар нутаг байдаг. Өөрөөр хэлбэл зарилгатай эзэмшилтэй нутагтай баргууд байж байгаа. Энэ хүмүүстээр төсвөлж, энэ аймаг төсвөлж, энэ аймгийн одоо Төв аймгийн маань засаг даргын хамгийн газар, соёлын газар ингээд өргөн олон сумдуудын ард иргэд баргацууд, бидний үр садууд, одоо бүх одоо монголчууд нийлж энэ наадмыг амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. Цаад бэрхшээлийг зөндөөд юм байна. За тэгээд энийг бол даван туулахын энэ хаврыг бүтэн зуныг яг энэ Төв аймаг дээр ажилласаар өнгөрөөж өнөөдөр ингээд наадмын амжилттай хийгээд болсон байна. Дотроо баатгар одоо би ийм үйлийг ийм том наадмыг төр төм олонтойгоо нийлээд бүтээж хийж чадсан гэдэг бахархалтай байна. За тэгээд сайхан наадмыг амжилттай зохион байгуулсан сайхан найзлаас баяр хүргэе. Хамт талбарын зүгээс төвөнд нас амжилт хийж цааш та улам одоо үйлийг бүтээгээрэй. За баярлалаа. Энэ үүдийг одоо маш онцлог болох манай Тэнгэрийн сургуулийн хамт олонны ирж оролцож байгаа. Цайны ёслол, гал, тахилга, тайлбарын зан үйл. Өмнө нь одоо баргын наадам дээр галын тахилга гэдэг зүгээр нөгөө бараг тэрнгээ бөөрийнхөө явах хатраад бүжиглж байгаа өнгөрчдөг байсан нэг бол яг дэг соёлын дагуу гал тахилга ямар байдаг гэдгийг түмэн олон үзийг таньж байна. Энэ хамгийн гол нь хараад үзээд өнгөрсөн олон түмэн болоод эндээс маш олон юмыг таньж мэдж ухаарж авч үзэж байгаа. Энэ манай үйлрийн бас их чухал үр дүн болно. Цааш ирээдүйд энэ бол олон хүнд хүрнэ. За дээр нь цайны соёлыг бол хүмүүс маш их талархсан. Олон одоо нутгийн баргууд, барга ээж нар нийлж нэгдэл нэг гал дээр нэг тоогоонд цай чанаар түмэн олондоо хүргэнүүдээ бол нөгөө баргацууд, монголчууд бид нар нэг гал бүл гэдгийг ерөөсөө бүхэл утгаар нь ялангуяа энэ өвөр монголчуудад энийг бол яаж ингэж итгэж вэ гэдэг багтаад ингэ шагшраад байгаа байхгүй. Тэрнийг илүүтэй их мэдэрч чадж байгаа нь бол тэд нар байгаа байхгүй. Нэг гал дээр ийм олон сайхан ижинараар цай чануудаад ингээд өргөж юм бол ястаа сайхан байна гэдэг маш их баяртай байгаа. Тэгээд манай нутгийн ч бас сайхан оролцлоо. Бүгд нь сайхан наадам болж байна. Өнгөрлөөс аач. За цайны соёлыг одоо зохион байгуулсан тэр сэтгэлдлээ яагаад энийг хийх болов гэсэн. За Тэнгэрийн сургуулийн маань нэг сайхан соёлыг түмэн төгөөж байгаа нэг сайхан Одоо Баатар маань энэ талаар хэлж байгаа гэдэг. нэг нь одоо цайны соёл, цайны ёслол байгаа. Одоо энэ цайны ёслолыг хийдэг тогоонд маань мөнх тэнгэрээс Тэнгэрийн алдар буусан байгаа. Алдрын сайхан хилээд, тоогооныхоо учир утгыг хилээд, цайны ёслолын утга учирыг хилээд, цайг одоо галыг бадраа цайг нь одоо хийх тэр сайхан ээжүүдийг 10 хүү төрөөс дараалан төрүүлсэн энэ ээжүүдийг ингээд дуудаж ирсэн чинь үнэхээр ингээд огшоод баг өөрөөр ингээд нөлөөс гараад уйлах гэдсэн тэр ээжүүд ч гэсэн үнэхээр их сэтгэл зүрхээрээ ингээд оролцсон гайхалтайсэн. Юу цайн ингээд бүр ингээд дэврэхэд тэгсэн мөртлөө нөгөө ээжүүд хүн бүхэн тэр алдарт ээжүүдийн сайхан болсон цайнаас цай амсах гад ингээд бүгд бид ингээд шаваад цайн дэврээд тат хүмүүс нь бүр ингэ дэврэг гэсэн шиг хүрээлээд ингээ өөрсдөө цай авах гээд зогсож ирсэн. Энэ бүгд ингээ хахад үнэхээр сайхан багтай байсан. Сайхан байсан. За алуу мөнгө чаргалах шаанааш та тэн зогстой нааш. За галынх нь одоо өргөл галын соёлыг Монгол төмөндөө түгээн зөвлөхийн хөөсрийн мөрийг та дэлгэж байгаа. Тэгээ энэ цаас яагаад заавал гэж. За Монгол хүнийг галгүйгээр төсөөлөх арга. Тэр гал гүрэн гэж гүрэн өвдөгчсэн ийм маш хүчтэй ард түмний асар хүч юундээ гэдгээр галтай байдаг. Тэгэхээр энэ галыг одоо дээдлэн шүтэж, галыг биширч, хүндэлж хэрхэн яаж одоо галтайгаа нэгсэж, зохицож, галынхаа эзэцтэйгээр одоо хэлхэлдэж, ярилцаж чаддаг тэр өв дэг жайгийг төмөө олонд одоо төгөөх их
үүлэнд өөрийнхөө одоо чадах хэмжээгээр түмэн олон одоо төрүүдтэйгээ түмэн олон одоо хамт олонтойгоо тийм ээ түмэн олонтойгоо ингээд явж байна. Тэгээд энэ соёл маань ер нь Монгол болон Монгол угсаатай түмэн олонд бол түгэн дэлгэрэх одоо их хүүд хаад нэгдээд ихтэй хэдэн жил болчлоо. Одоо ер нь бэлгэрч байна да. Маш сайхан бэлгэрч. Баярлалаа. За гэлээ да. За гадын манай гадын үйл хэргийг өрнөөс нь мөхтөл мань хаачаа. Гал дээр гадаа манаа зогсож байгаа юм байна. Алуу мөнх өгч нэг санаа. Ингээд сайхан нэг бараг төгсөхөө яаж байгаа зөвхөн байгуулж байгаа юуны бараг үндэсний баяр гал үдээр ингэж оролцсондоо баяртай байна. Тэгээд энэ галын үйл бол маш гайхалтай байлаа. Үнэхээр өглөө юунаас маань жишээ болохоор галын татхаа үнэхээр гайхалтай тэр бийч хүч энерги үнэхээр гайхалтай байсан. Галнаас арай гайхалтай байлаа. Та нартай баярлалаа. Цаашдаа ингэж Монгол түмэн нэгдэж ийм төр усаа түмэн олноо биегүүлж төрөө төвшөж энэ орнынхаа төлөв уриалж байна. За надаас за гадны үйл хэрийг яасан одоо ямар хөө одоо яав гэж хэлээ чи. Ерөнхийдөө галын тайлбар сайхан боллоо. Монголчууд маань ер нь өлөө соёлоо мэддэг. Тэрийг бүр олон дэлгэр сайхан болгоход өнөөдөр ийм бараг маш их сайхан болцлоо. Баяслаа, огшлоо. Тийм. Их сайхан байлаа. Одоо тэгээд энд орцсон хүмүүс ингээд явж чадахгүй ингээд халуун галтайгаа ингээд яриад экстэцүүдтэйгээ ингээд холбогдоо сууж тэнгэр тэнгэрч буй экстэцтэйгээ ингээд холбогдсон мэдэрчээд ингээд хөдлөхгүй шүү дээ. Их сайхан сэтгэл өндөр тийм. Монголын өв соёл бол яг тахгүй гал таксан тайлбар маш их болтоо. Жишээ нь энэ YouTube дээр ингээд сайхан хэлсэн. Маш баяртай байна. Алуу Батхан манаас одоо танаар яриагаа өндөрлүүлнэ. За алуу их Монголын ард түмэндээ зориулаад нэг сайхан өгүүлнэ. За. Ард түмэнд өргөн дэлгэр сайхан боллоо. Баярлалаа. Энэ үүлэнд ирсэн бүх хүмүүс чинь юм За. За.
нар монголчууд бид нар нэг Монгол байхын утга учир нь монголоор оршин утга учир нь хэдхэн юмд байгаа. Бидэрт бүр дэлхийн аль ч улс орноос илүү хамгийн хүчрхэг цайны соёл байгаа. Одоо бол бид нар нэг кофе уугаад явахаас илүү хүчрхэг цайны соёл байгаа. Бидэрт нэг тийм камин зохон гал түлхээс илүүтэйгээр маш хүчрхэг бүр ингээд энэ оршихыг бүгд нь багтаачсан галын соёл, галын одоо тийм идтэй шидтэй эрдэмтэй чадaltaй ардсан. Тэгээд цаашдаа бол энэ соёлыг ураг удмын одоо баярууд бас их болж байна. Ураг удам болгон гал бүл болгон цаашдаа энэ тэнд болж байгаа баяр наадам, уулзалт, ярилцлага, хилцүүлэг болгон галтай өргөлтөө болж бол бид нар Монголоо авч үлдэх, Монгол руугаа одоо орших, монголоор орших тэр нэг шалтгаан шүү гэдгийг л одоо ярих гэж, таниулах гэж тайлбарлах юм зүйлийг лээ. Тэгээд та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ монголоор орших.